За сайн байцгаана уу? Та нартай амралтын өдрийн мэнд хүргэе. За юуны өмнө надад чатаар мессеж илгээсэн коммент бичсэн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та нарынхаа урмын өгөөр би чинь хөглөгдөөд улам их хийх хүсэл тэмүүлэлт өөрөн байна. Хүний асуулт байгаа нөгөө энэ тоос сорогч утаа энэ шүүгч маань ингээд цэвэрлээд өнгөхгүй байна. Ингээд халтартаа заваараад байна. Яах вэ гэсэн. Яагаад энэ утаа шүүгч энийгээ цэвэрлж явах ёстой вэ гэхээр энийг цэвэрлэхгүй удааснараа эн чинь нөгөө хуримтлагдсан тоос тортогны үнэр чинь гэрээс чинь бас нэг юм хиншүү тортог юм үнэртэх бас ийм боломжтой байдаг. Тэгэхээр энийгээ байн авч цэвэрлж байгаа. Би болохоор сардаар нэг удаа авч цэвэрлээд танаа энэ утаас хиншүү сорогч нь хаана байгааг мэдэхгүй. Манайх болохоор энэ богино 7,100-ийнхаа доотлол байдаг. Тэгэхээр би сардаа авч нэг удаа цэвэрлэдэг. За яаж цэвэрлэдэг вэ гэхээр би ерөөсөө та нартай миний хэлэх гээд байдаг мессеж бол ерөөсөө би ямар ч химийн бос аль болох хэрэглэхгүй байхыг хичээж амьдралдаа явдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө цагаан цуугаараа цэвэрлэдэг. Цагаан цуугаа сайхан хоёр талаар нь сайхан цацаад тэгээд жоохон дэвтэйгээд 10-20 минут дэвтэйгээд тавьчихдаг. За тэгснийхаа дараа нөгөө аюу угаагч шингэн байгаа тийм ээ. Аюу угаагч шингэнээрээ нөгөө поролондо спонжтой хийж байгаад ингээ сайхан хөөсрүүлээд ингээ савндаа угаад. За арилахгүй байх юм бол хэд дахин энэ нөгөө давтаад дэвтэйгээд ахаар аяанда юм чинь харилаад ийм гоё цэвэрхэн болчдөг. Энийг юм байн давтамжтай хиншүү их гардаг юм их шардаг байх юм бол хуушуурхан буурцаг их шараад ивэл энийг ер нь аль болох ойрхон цэвэрлж явах хэрэгтэй гэж би зөвлөмөр байна. За хүмүүс нөгөө аягүй асуусан байсан цагаан цуу уксус идэх чи ижлэхэн юм уу гэсэн мэс. Цагаан цуу уксус хоёр идэх чи өдөөсөө нэг нь уксус идэх чи орсон нэр цагаан цуу чинь монголоор нэрлсэн нэршил байгаа. Тэгээд англиар болохоор vinegar гэдэг тий. За тэгэхээр Оросын цагаан цуу чинь уксус чинь болохоор аягүй өндөр концентрацтай байдаг учраас энийг дандаа усаар шингээж хэрэглэх хэрэгтэй байдаг. Энэ чинь жишээл энэ болохоор 70% гэж байна. Тэгэхээр энэ бүтэн ийм ус шүшгч рүү бүтэн дүүрэн ус хийгээд энээсээ нэг жижиг халбаа хийхэд хангалттай. За арай жоохон концентратын жоохон ихтүү найруулж ирэх юм бол нэг хоолны халбаа хийчих. Тэгэл ингээд энүүгээрээ энэ тус мостой юмаа цэвэрлээд байж болно. За миний хэрэгэлдэг болохоор голдуу 5% байдаг. Монголд хаана зардгийг мэдэхгүй хаана нэгтэй бол зарчил байгаа. 5%-ийг авах би зарим үед энэ чинь хоол хүнс цэвэрлэгийн тус хэрэгэлдэг учраас зарим үед биш усаар шингэлдэг, зарим үед усаар шингэжлэхгүйгээр цэвэрлэгийн дээр хэрэглэх юмнууд бас зөндөө байдаг. За тэгэхээр яг цуу болгоныг бүх юм цэвэрлэн гэсэн үг биш. Тэгэхээр жишээлбэл модон шалыг цуутай усаар угааж болохгүй. Цагаан цуутай усаар. За чулуун юм тавцсан болж цуутай усаар угааж болохгүй гэдэг юм ингээд аргууд бас байдаг юм а. Тэгэхээр та нар бас ингээд миний хуваалцж байгаа аргууд дандаа амьдрал дээр хэрэгжүүлж байгаа аргаа та нарт хуваалцж байгаа учраас хэрэгтэй хүнд нь түгээгээрэй гэж би та нартай зөвлөмөр байна. За өдрийг сайхан өнгөрөөгөө.